Албан статистик тоо авсан. Энэ жил өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад халтаргаа оноос уусан гэмтлийн яаралтай дуудлага 15%-аар буурсан. Улаанбаатар хотод ийм статистиктэй байж байгаа. Энэ хуучин чулуу явган зам. Энэ чулуу явган замын гадаргуун барзаар 0.5-аас 0.12 микрометр буюу яг хөрөөний эрэнд орж үсэгдээд ямар ч гадаргуун нэмэлт ажил хийдэг. Ийм гулгаатай араа. Энэ дээр бол хүмүүс халтарж байгаа. Скватрын талбай баруун талд байж байна. Сайн байцгаана уу? Завгүй байж байна. За хоёулаа энэ хичээс сууч. Сайн байна уу та? Сайн байна уу? Танаас нэг л юм тодруулчих тийх үү? Сайн байна уу? За энэ танаас нэг ярьцлага авах гэсэн. Лавга. За. Хоёулаа эндээс тодруулчих. За тийм. Манай Жензэдийнхэн ч бас ярьчдаг гэж байгаа. Сайн байна ахын дөө. Улаанбаатар хотоос явж байгаа. Тэгээ явган замын харьцуултын талаар өөрөөс ч асуух гээд маш энгийн. Яг энэ замын эсрэгтлийн явган замыг чулуу автангаар сольсоо. Энэ бол хуучин байсан явган зам байхгүй юу? Тэгэхээр одоо сүүлд яг бид нар тэр чулуу явган замын гадаргуун барзаалтын сайгаад талтаргаа айгу баг байгаад байгаа. А энэ бол хуучин хийсэн чулуу явган зам. Хотын иргэдтэй энэ хоёрын ялгааг л ингээд хилээд өгөөч гэдэг өөрөө одоо цуг байгаа юм чинь. Хуучин чулуу явган зам. Тэр халтаргаатай. Ер нь халтаргаатай. Зам гараад үзээд яриад өгөөчтэй хөө. Энэ бол амар зурал цайтай юм. Зуралтай. Одоо хоёул энэ ч цастай энэ хараа. Хэр ялгаатай байна бүр. Энэ одоо ингээд цас цацсан. Цас цацсан гэсэн өөрөө гоц. Тий. Хэр ялгаатай юм. Зурал цайтай байна. Арай илүү л юм байна. Хамаагүй илүү байна уу? Одоо ингээд гулах гээд үзтээ. Гулахгүй гоц. Сүүлд хийсэн Улаанбаатарын явган замууд ийм болж байгаа. Энэ гадаргууг нь ингээд 6-аас 12 гээд ийм барцгар болгож байгаа. Тэгэхээр ингээд гулахгүй. Хуучин тэр явган замууд бол гадаргууг нь барцгар болохгүй хийцсэн байсан. Одоо бол Улаанбаатар хотод 2025 оноос хийж байгаа төв явган зам солилтууд нь шүү дээ. Бүгд яг ийм чулуу. Тэгэхээр зарим хүмүүс бол ус төрчөөд худлаа яриад байгаа. Бидүүсийн мэддэг оюун гэрлэгч маань идэв шүү дээ. Жорлон яриад байдаг. 11 сарын 14-нд Нямбатар хийсэн Гялгар явган замын иргэд дээр халтарж унлаа эдэргээд худлаа яриад байгаа байхгүй зарим хүмүүс. Ирэх жилийн 100 зарим ийм ажлуудаа ингээд дуусгаж гүцээхэд тэгээд дандаа ийм явган зам болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шар будгаа хийгээд замуудынхаа дундуур чигжээсээ ихэд энэ явган зам хүнд техник гэмтээчгүй бол 30 40 жил бүр хангалттай байхаар ийм чанартай байж байгаа байхгүй. Тэгээд дандаа ийм болгочвол явган зам маань халтарахгүй амар байгаа ч тийм. Чи ялгааг сая харсан. Нилээн Нөө яг бэлтаа шиг амар. Бэлтаа шиг халтарж байгаа ч тийм. Тэгээд гэр бүлийнхнаас нь ер нь халтарж унжсэн гэмтчихсэн юм хүмүүс байдгүй. Сайн сандгүй ойроос байхгүй л байна. За аль сургуулийн оюутан энэ билээ? Ажилт юм уу? Ажилт юм уу? Хаана ажилт юм бол? Банкнд ажилт. Банкнд ажилтдаг. Хин нэр хингэлээ? Отхон жаргал. Отхон жаргалаа. За манай отхон маань банкнд ажилтдаг юм байна. Тэгээд бас иргэдэд зориулаад туршилтанд хамт оролцоод мэдээлэл өгсөнд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье.